За одоо энд нэг бид нэр одоо нөгөө Грекийн бас нэг бурхтуудын нэг одоо болох одоо гоо үзэсгэлэнгийн одоо бурханы төрсөн газар гинэ. За тийшээ бид нар бол одоо ингээ аялал явж байна. За ингээд яг ингээд далаа донд байдаг газар байгаа даа. За ингээд ийм газраар орж ирээд гээд явт. Тэр нөгөө гоо үзэсгэлэнгийн одоо юугөө хатан хаан нэг үү? Бурхны гоо үзэсгэлэнгийн бурхан нэг үү? Энэ чулууч ямар очтой? Энд юу төрсөн. За. Энд нөгөө нэг гоо үзэсгэлэнгийн Грекийн бурхан төрсөн газар гинэ. Афродайт гэдэг нэртэй. Энэ далайн ч айгуу гоё цэнгэг байна. Тастай. За ингээд хязгааргүй далаад нэг харагдчих. За тэгээ ингээд сайхан явж байна энэ далайн хөлөөр. Хөө. За ингээд юм гоё ахаарна. Яг наа. За энэ чулуун модон ч гэсэн бас ингээд ийм гоё. Бүрхий. Айгуу гоё байгаад. Усны одоо ер нь бол энэ далайн усыг бол харахад ингээд цэв цэнхэр устай бол харагдчих. За ингээ манай очроо. За ийм гоё байна да. Одоо Грекийн гоо үзэсгэлэнгийн бурхан тэнгэрийн бурхны төрсөн газар. Одоо ингээ сайхан баялаар явж. За. Сайхан аялал бол сайхан үргэлжилж байна. Сайхан далаад гисэн эргээр явж байна да. За тэгээд энэхүү аяллыг зохион байгуулж байгаа Xen брокерийнхаа одоо хамт олонд маш их баярлалаа. Тэгээд энэхүү аяллыг одоо ингээд эхнээс нь ахуулаад дуустал нь хүртэл нь одоо манай Xen брокерийн зүгээс ямар нэг одоо үн төлбөр авахгүйгээр бол биднийг бол очроод дээрээ бол аялуулж байгаа. Тэгээд айгүй гоё газраар ингээд явж байна. За ингээд бас энэхүү аяллыг одоо зохион байгуулж одоо төлөвлөж одоо ингээд хэрэгжүүлэхэд одоо манай Монголын одоо Монголыг Xen брокер Монголыг хариуцсан одоо Солонгос гэдэг Солонгосоо маш их баярлалаа тийм. Бас айгүй гоё аялал гоё зохион байгуулаад жоохт одоо бид хоёрын зүгээс бол за манай Xen-ийн клиентуудын зүгээс маш их өгнөөс нь баярлалаа гэж яа ингээ гоё гоё аялуулж байгаа. Гоё дуусчихсан. Тэгээд би яг энэ бичлэгэнд ороод ерөнхий одоо энэ Солонгосын одоо Instagram хаяг холбоо хаягийг бол 50. Тэгээд одоо шинээр Xen брокер дээр одоо affiliate болгож байгаа залуучууд авах юм бол одоо та доор хаягаар сайхан ороод манай Солонготой холбогдож боломжтой шүү залуусаа. Тэгээд магадгүй та ч гэсэн дараагийн удаа танд маш сайхан боломж олдоод одоо өчрөө битэр шиг ингээд одоо сайхан аялахыг бол үгүйсэхгүй шүү дээ. Ер нь сайхан хичээх хэрэгтэй залуусаа. Хичээл зүтгэл бол хамгийн чухал байна залуусаа. Маш сайхан байна. За. Тэгээд далайн эрэг дээр нөгөө Грекийн Грекийн одоо бурханы төрсөн одоо далайн эрэг дээр одоо сайхан байж байна. Далайн усод ингээ маш гоё байна. Хязгааргүй уудам далай харагдаж байна да. Цаг агаарын өв ч гэсэн айгүй гоё байна уу яг далайн одоо тий далайн орны цаг агаа бас маш гоё санагдаж байна.
За тэгээд усын ингээ харах юм бол ер нь ингээ тав гарч байгаа шүү дээ. Ингээ маш гоё ингээ тунхаг харагдаж байна. За ингээ далай бол ингээ маш гоё байна. За Кипр гэдэг улсын талаар гэх юм бол миний хувьд бол хизээч ирий гэж төсөөлж байгаагүй. За тэгээд ямар нэгэн бол төсөөл байгаагүй. Ерөнхий бол ирэхээс өмнө бол бас нэг тодорхой хэмжээний мэдээлэл авсан. За тэгээд бол далай дунд байдаг те арлын улс гэдгээр бол би мэдээлэл авсан. Тэгээд яг ингээд ирээд ингээ үзэхэд бол шинээр улс юм биш үү бас. Нэлээд салхитай байгаа ч гэсэн ингээд айгүй гоё дулаахан цаг агаарын хувьд бол яг монголчуудын хувьд бол айгүй гоё таархаар гоё байгаад байна. За солонгосын хувьд гэх юм бол ингээд айгүй нэг чиглэг бөхчөн байдаг. За тэгээд эднийх бол ингээд ямар нэгэн бол чиглэг бөхчөн бол биш. Тэгээд айгүй гоё салхитай. Энэ бас яг сайн нөгөө ингээд сонсоход нөгөө өндөр уулсууд бол байдгүй гэдгээрээ бас тэгж бол хэлж байна. Тэгэхээр ямар ч сан гоё байна. За бас nice.